За дараагийн номинац бол шинжлэх ухааны шин нээлт гэсэн ийм номинац байгаа юм аа. Дэлгэцэн анхаарлаа хандуулцгаая. Сая жилийн тэртээ амьдарч байсан хурд сурамтлаас хэмээ өрөөл төслөлөг гүрүүл маань олдож байгаагүй, тогтоогдож байгаагүй нэг ийм хоосон зай үлдсэн байсан. Эрдэмтдийн анхаарлыг татаж шинэ дэвшилтэд одоо судалгаа болсон гэж одоо үзэж байгаа. Одоо дэлхийн нэр хүндтэй Nature сэтгүүлийн дагуулс сэтгүүл болох Scientific Reports гэдэг нэр хүндтэй сэтгүүл хэвлэгдэж дэлхийн нийтэд танигдлаа. Олдвор маань одоо ерөнхийд давхар хэсгээс бүрдэж байгаа. Түүний маань нэр Epiornithum юмс tuberculosis. Шинэ төрөл зүйл болон одоо шинжлэх ухаан, палеонтологийн энэ шинжлэх ухаандаа нэг шинэ төрөл зүйл шинээр нэмэгдсэн гэж ойлгож байна. Сая жилийн настай юм ч хамаагүй хөрвөл Өө тэгэлгүй байх. Ингээл хоолоогоор эсрэг бөмбөгөнд байгаа юм шиг л. Өө тийм. Энэ дундуур ч одоо ажиллахтаа ингээл их мэдрэг ажиллаж шүү дээ. Ингээд энэ нэр хүндтэй шагналыг гардуулж өгнө хэмээн хүндэтгэлийн хамраа Монголын үндэсний телевизийн Монголын мэдээ сувгийн ерөнхий редактор Цэнт таныг хүндэтгэлийн хамраа хүндэтгэн. Би чинь бол мэдээний хүн шүү дээ. Мэдээний хүмүүсийн гол чанар бол богино хугацаанд товчхон ойлгомжтой ярих байдаг. Тэгэхээр би шагнал гардуулах эрхмээ урьж гарахаас өмнө тун товчхон үгийг хэлье. Олон улсад өнөөдөр хөгжлөөрөө тэргүүлж байгаа улс орнуудын хөгжлийн түүхийг аваад үзэхээр ерөөсөө л хүнийхээ хөгжил, оюуны хөгжилд хэр сайн хөрөнгө оруулалт хийж үүнийг дэмжиж чадсан бэ гэдэг байдаг. Дэлхийн 2 дугаар дайны дараа Америк нэгдсэн улсын богино хугацаанд огцом хөгжиж чадсан түүх бол дайны хөлөөс дайцсан эрдэмтэн мэргэд түүнийг зөв зохион байгуулалтанд оруулж чадсан төр засгийн бодлого хөрөнгө оруулалт хийсэн юм а. Өнөөдөр 21-р зуунд Монгол улсын нэрийг дэлхийн давтсанд гаргаж ирэх тэр шинэ хүмүүс бол эрдэмтэд та бүхэн бол мөнөөсөө мөн юм а. Тэгэхээр энэ хүндтэй тайзнаас манай цагийн үрд мэдээллийн хөтөлбөрийн баатар эрдэмтэн чин зориг танд энэ шагналыг гардуулан өгч байгаа да. Туйлын бахархаж байна. Таныг тайзнаа урьж байна. Яг энэ мөчөд өөрөө энэ тайзан дээр гараад ирэх мөчөд үнэхээр догдолт юм байна. Миний нээлт энэ хүн нээлт маань дан ганц миний нээлт байгаагүй. Энэ шинжлэх ухаанд оруулсан шинэ нээлт маань олон орны 3 орны эрдэмтэд оролцсон нээлт байгаа. Тэгээд энэ дашрын тохиолдуулаа хэлэхэд Монгол улсад палеонтологийн судалгаа үүсч хөгжөөд анхны хээрийн судалгаа эхэлсэний одоо 100 жилийн энэ мөчүүдэд одоо удахгүй тохионо. Тэгээд энэ одоо 100 жилийн туршид одоо судалгаа шинжилгээ нь одоо палеонтологи гэдэг маань дан ганц тухайн орны судалгаа гэж судалгаагаар хэмжигддэггүй дэлхийн нийтийн судалгаа олон улсын судалгаа байдаг. Энэ хүрээллээр одоо дэлхийн нийтэд олон нийтэд тухайн орныг одоо танилцуулж байдаг одоо ийм шинжлэх ухаан гэж ойлгож болно. Ийм одоо шагналын эзэн болоод энэ номинацид дэвшээд одоо шалгаруулсан Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хамт олон түүн дотроо цагийн үрдийн хамт олондоо энэ сайхан үйлсийг хийж агаад амжилт хүсье, баярлалаа. Цаашдынх нь ажлын амжилт хүсье.